Миний орлого байнга нэмэгдэж байна. Надад мөнгө хангалтгүй байна гэж байнга бодвол элбэг хагалуун амьдрах боломжгүй. Энэ бодол нь хэрэггүй бодол юм аа. Яагаад гэхээр бидний төвлөрч буй бодлууд биелдэг учраас тэрэ. Тэгвэл яавал элбэг дэлбэг аз жаргалтай амьдрах вэ? Амьдралаа сайжруулахыг хүсвэл сайн сайхан бодлол бодох хэрэгтэй. Мөнгөнд санаа зовж сөрөг зүйл бодож байгаа бол түүнийгээ эерэг болгон өөрчлөх хэрэгтэй. Миний орлого байнга нэмэгдэж байна. Би хаан ч очсон сайн сайхантай учирдаг. Би сансар окторгуйн илгээж буй бүхий л аз жаргал эд баялагын хувь шиг сэтгэлийнхээ үдийг нээж хүлээн авч байна. Би амжилтын гэрэл туяаг ойлгон авч байна. Миний очсон газар бүр үргэлж цэцэглэн хөгждөг. Би мөнгийг сорнч шиг татдаг. Бүх төрлийн хувь шиг над руу хуйлран ирж байна. Би илүү сайн сайхан зүйлийг хүлээж авах хуйцаар сэтгэлийнхээ үдийг нээж байна. Би хаанч ажилласан үргэлж талархдаг. Мөнгөнд төлөвлөсөн ба төлөвлөөгүй ч газраас урсан орж ирж байна. Мөнгө өдөр шөнөгүй орж ирж байна. Би сонголт хийж чаднаа. Боломж хязгааргүй их байна. Бид харилцсан бие биедээ тус дэмтэй хөгжин дэвчхийн төлөө ирсэн гэдэгт би итгэдэг. Би өөрийн дуртай ажлыг хийнгээ бонус ихээр авч байна. Хязгааргүй хуйшигт үүдээ нээж байна. Амьдрал нь миний хэрэгтэй бүхнийг бэлдэж өгч байна. Би амьдрал итгэдэг, өөрийгөө би байнга дэмждэг. Би амьдралынхаа бүхий сайн сайхан зүйлд талархаж байна. Өдөр бүр гайхалтай сайхан зүйлс тохиолдож байна. Би үндсэнтэй бөгөөд сайн сайхан зүйлийг эдлэх эрхтэй хүн. Би мөнгийг миний амьдралд баяртайгаар урсан орж ирэхийг зөвшөөрч байна. Би хэрэглээний төлбөрөө төлөхдөө баяр талархалтайгаар төлдөг. Энэ төлбөрийг төлж чадаж байна шүү дээ гэж баяр талархалтайгаар өгдөг. Би сансар окторгуйн илгээж буй хувь шгийг хүлээж авах бэлтгэл хангаад одоо түүнийг хүлээн авч байна. Амьдрал минь ээ баярлалаа. Өдөр бүр байнга давтан хэлэхэд таны амьдрал гарцаагүй өөрчлөгдөж хувь шиг элбэг дэлбэг аз жаргалаар дүүрэн байх болно.